дээр атомынхаа системийг ашиглаад дэлгүүрээс нь бараагаа яаж авах вэ гэд. За атомын дэлгүүр гэсэн л орно. За ингээ бараа бүтээгдэхүүнийг одоо нийт бараа бүтээгдэхүүний жагсаалт гарч ирнэ. За энэ жагсаалтнаас ингэж гүйлгэж аваад за бүтээгдэхүүнээ захиалахдаа за жишээ нь за энэ ролын муудыг авлаа, гарын тос авлаа. Дараа нь энэ булан дээр байгаа сагс руугаа дарна. За тэгэхээр таны сонгосон бараа бүтээгдэхүүн оноо болон үнэтэйгээ гарч ирнэ. За энийг шууд захиалах гэдэг дээр дараад за хоёр зүйлийг сайн анхаарч бүглэнэ. Нийлгээгч гэдэг дээр за өөрийнхөө нэрийг тавиад за одоо төвийн сонголтын дээр дараад юу хийх вэ гэхээр бараа авах газраа сонгоно гэсэн. За жишээ нь одоо таны гэрээ ойролцоо байдаг төвүүдийг ингээд жагсаалтаар харж байгаа. Жишээ нь за нарны хороол гэдэг маань манай төвийн нэр байгаа. За ингээд сонгочхоор энэ төв дээр маань яах нь бараа чи ирнэ гэсэн. Одоо энэ төв рүүгээ залгаад утсаар нь бараагаа ирсэн хэсгийг лавлж болно. За энэ дээр нь одоо ирсэн төв бараагийн чинь авсан төв тань руу одоо залгахад та утсаа ингэж энэ хүргэлтийн талаарх нэмэлт төсөлт дээр бичсэн байх хэвээр. За тэгээд данс биш купээр хийвэл айгүй хялбар хурдан болдог. За тэгээд зөвшөөрч байгаа дээр дараад захиалгын зөвшөөрлөөгээд тэгээд төлбөр дээр дарахад таны захиалсан барааны төлбөр автоматар ингэж банк руу ч ороод ингээд төлөгддөг.